Үн төрлөختөн үүснээс хойш өнөөгийн ухаан түмэн болсон хурцтай хөгжлийн гол тулгуур бол харилцаа холбоо, худалдаа, тохиролцоо юм. Улс үндэстэн хийсэн бүтээсэн нээлт бараа таваараа солилцох худалдагатай торгоны замын тэмээ зугаанаас эхлэн олон үе шатыг дамжсны эцэст өнөөгийн хамгийн хөгжингүй хэлбэр болох биржийн системийг гаргаж иржээ. Өнөөдрийн байдлаар дэлхийд дээрх хамгийн том санхүүгийн зах зээл болох Foreign Exchange буюу валютын биржид өдөрт дунджаар 4-өөс 4.5 триллион доллар эргэлдэж байдаг бөгөөд энэ хэмжээ нь жилдээ 5-8%-аар өссөөр байна. Монголчууд бид дэлхийд дээрх анхны үнэт валют болох Чингис хааны алтан гэрэг бий болгосон түүхтэй. Тэгвэл бид өнөөдөр дэлхийн санхүүгийн хөгжилтөд хэд зэрэгцэж байна вэ? Хэрхэн зэрэгцэх вэ? Хүн бүрийг асар их боломж бүргэлж тойрч байдаг. Гагцхүү түүнийг алдалгүй олж харах нь чухал юм. Энэ бол үл хямрах санхүүгийн үүсвэр. Энэ бол амьдралын ухаан. Энэ бол маш том боломж. Big chance. Форекс арилжаанаас санхүүгийн хямрал болсон ч тэнцвэрээ алдахгүй. Нийгмийн ямар ч давхаргах байхаас үл хамааран өвлийн хөдөнд дарахгүй, зуны халуунд халахгүй. Хамгийн гол нь давуу тал болох $100 жинхэнэ дансаа нээж 200-400 дахин үржүүлсэн бодит мөнгөн дүнгээр арилжаанд оролцох төсөөллөөс ч илүү маш том боломж байдгийг ойлгуулах юм. Зөвхөн та өөртөө итгэж, чөлөөт цагаараа интернет сүлжээ орсон хаанаас ч хэдэн төвчлөөр дараад л ашиг олох эдийн засгийн эрхчлөө билээ. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Бид өмнөх дугааруудаараа та бүхэндээ Форексийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн гэдэгтээ итгэлтэй байна. Магадгүй үзэгч та ямар нэгэн зүйлийг ойлгоогүй, ойлгогддог үлдсэн бол Forex Mongolia цэг эмийн сайтаар орж өмнөх дугааруудыг нөхөн үзэх боломжтой юм. Харин өнөөдөр та бүхэндээ Forex-ийн хамгийн чухал гэдэг нэгэн сэдвийг танилцуулах болно. Энэ бол эрэл буюу бодит данс юм. Хүн хэлэхээс, цаас, жижигээс гэж монголчууд ярьдаг да. Магадгүй та туршилтын дансаа нээж арилжаанд оролцож хэрхэн яаж ашиг олох, алдах эрсдлийн талаар туршлага хуримтлуулсан байх. Тэгвэл өнөөдөр эрэл буюу бодит данс нээхэд анхаарах зүйл, арилжаанд оролцох програмын дэлгэрэнгүй танилцуулга, яаж мөнгө татах, мөнгө шилжүүлэх, тэдгээрд бүрдүүлэх материалуудын танилцуулга, мөн аватридын давуу тал, боломжуудын талаарх заавар зөвлөгөө мэдээлэл өгөхөд та бүхэн анхаарлаа хандуулаарай. Шинээр арилжаанд орж байгаа хүмүүсүүд бол реал данс нээхэд одоо нэгдүгürt нас нурсан байх хэвээр 18 наснаас дээш байх хэвээр. За эрэгтэй эмэгтэй гэдэг ийм хүүс шалгуур бол байхгүй. За ерөнхийдөө бол олон улсын эрэгтэй Visa мөн MasterCard байх хэвээр. Visa MasterCard дотроо $100 хамгийн доотлол $100 шүү дээ. За дээшээ бол $5,000 хүртэлх хэмжээгээр бол Visa картаар бол сэнгэлэх боломжтой. $5,000-аас дээш сэнгэлж байгаа тохиолдолд олон улсын wire transfer буюу банкны хуулиар мөнгө шилжүүлдэг юм тааж байгаа. За тэгээд хувь нэг яг бодиттой өнгөдийг илтгэсэн бичиг баримт шаардлагатай. За олон улсын эрхтэй Visa, MasterCard-аас гадна иргэний үнэлэх, банкны болгосон материалуудыг шаарддаг юм гэж. Дэлхийн санхүүгийн зах дээр AvaTrade-тэй цуг хөл тавьснаар та дэлхийн Монголын ханаас ч AvaTrade-ийг ашиглаж 7 хоногийн 5 өдөр 24 цагийн турш алт, нефт, валют, хувьцаа, бараа таврын арилжааг өөрийн сүүлийн үеийн ухаалаг утас, ноутбук, компьютер ашиглан арилжаанд оролцсон ханшийн зүрхнээс ашиг олоорой. Дээр нь таны дансанд нээсэн мөнгөн нүгээс хамаарч $10,000 хүртэлх бодит мөнгөн бонус олох болно. Яг одоо бидэнтэй холбоо. Таны найдвартай худалдааны түнш AvaTrade. Бид дансныхаа асуудлыг шийдвэрлэж чадлаа. Харин одоо та дансандаа мөнгөө хэрхэн шилжүүлэх талаар сурах хэрэгтэй юм. Энэ нь та өөрийн сайтын хамгийн дээд хэсэгт байгаа үндсэн зэсэн дотор депозит гэсэн хуудсыг нээх хэрэгтэй юм. Энэ бол маш амархан. За мөнгө шилжүүлэхдээ олон улсын эрхтэй Visa, MasterCard-аар мөнгө шилжүүлж болно. Тэрнээс гадна $5,000 түүнээс дээш мөнгөний шилжүүлэлт бол олон улсын банкны хууль системээр ингэ шилжүүлэх хэрэгтэй гэж байна л да. За мөнгө татгаж байгаа одоо мөнгө шилжүүлж байгаа процесс бол одоо өөрийнхөө олон улсын эрхтэй Visa картаа мөнгө очилсан байгаа тохиолдолд арилжааныхаа данс руу шилжүүлэх хийгдэхэд ерөнхийдөө 1 минутын л ажил ордог гэсэн үг. Данс цэнгэлэх заавар. AvaTrade.com гээд My Account гэж орно. Зүүн талд депозит гэсэн цэс гарч ирнэ. Зэсэн дээр дарахад таны өмнө сонголтууд гарч ирнэ. Хэрвээ та нэг данстай бол шууд зураг дээр харуулснаар үргэлжлүүлэх төвчийг дарна. Та хэрэгдэн данстай бол аль нэг дансандаа мөнгө оруулах гэж байгаагаас сонгох хэрэгтэй бөгөөд ингэхийн тулд Select Account гэсэн нүдний арыг сонгох төвчийг дарж дотроос нь хэрэгцээ дансаа сонгон оруулна. Өөртөө байгаа Visa эсвэл MasterCard-а сонгоно.
бөглөх аппликейшн гарч ирнэ. Бөглөөд success гэсэн бичиг гарч ирнэ. Дахин сануулхад үзэгч та бодит дансан дээр жинхэнэ мөнгөөр тоглох гэж байгаа учраас эрсдэл буюу анхаарах зүйлсийг танд дахин сануулъя. Цаанаас тавьж байгаа шаардлагууд иргэний үнэлт, виза карт, банкнд мөнгө чуулсан баримт гэдэг ийм шар хуудас байдаг шүү дээ. Ийм 3 шиг баримтыг заавал явуулж иж дансчин бол верифи гэдэг идэвхтэй болдог тийм актив гэдэг. Тэгээ зарим нэгэн сууд одоо энэ материалуудаа явуулаагүй болмас мөнгө таталт хийх гэдгүүд дээр бол хүлээж авдаггүй байхгүй. Тэгээ одоо болохгүй байна. Яагаад юм болч юу яач юу гэдэг тийм. Заавал верифи гэдэж энэ данс нь бол 40 төгөлдөр болдог юм байж байгаа. Тэр юу нь бол анхнаасаа реал данс хийж байгаа юмсууд бол дансаа ингэж баталгаажуулчаад сүүлд нь янз бүрийн асуудал гарахгүй гэсэн үг л тийм. Тэгээд энэ 3 шиг материалуудыг л хангацсан багт болно гэсэн үг тийм. Дансаа идэвхжүүлэх, иргэний үнэмлэх, виза карт, банкны хуулга, эсвэл өөрийнхөө дансанд мөнгө тушаасан баримт. Эдгээр бичиг баримтыг 10 бүргүй сканердаад аплод гэсэн зэсэнд аплод хийж явуулна. Ингэснээр таны дансанд мөнгө чинь орох бөгөөд данс тань идэвхжиж байгаа хэрэг. За реал дансаар анх орж байгаа хүмүүсийн хувьд бол ерөөхдөө бол юун дээр алддаггүйгээр энэ арилжааны ерөнхий процедурыг нэгдүгээр маш ойлгочж орох хэрэгтэй. Хоёрдугаар ийш орж байгаа хүмүүсүүд бол зорилго нь буруу гэдэг байхгүй. Юу гэхээр форекс арилжааг одоо гамблинг хэлбэрээр ч юм уу, тоглоом хэлбэрээр ч юм уу, эсвэл бооцсон мөрөөдөө тоглоом хэлбэр ингэж ихэнх нь ерөөхдөө ингэж ойлгодог байхгүй. Тэгээд тэр ойлголтойгоо хүрээнд ч гэсэн одоо $100 мөн $500 реал данс сэргэлээ гэж бодоход тэрийг ингэ бооцоо хайж байгаа юм шиг тий. Эсвэл одоо ингэ ямар нэгэн тодорхой шинжилгээний ч юм уу ямар нэгэн тийм нэг өсөлт дуналтыг таамаглаж сураагүй байж ч тийм өөрийн тийм аз үзсэн эрсдлүүдийг хийдэг л дээ. Тэгэхээр эндээс анханасаа их анхааралтай байж орох хэрэгтэй. Ерөнхийдөө бол анх орж байгаа хүмүүсүүд бол аватрейд компаниуд бол доотлон $100 гэж байгаа боловч ерөнхийдөө бол мэрэгчлэтгүүдээ бол ер нь бол том трейдерүүдээ бол зөвлөгөө өгдөг нь юу гэхээр доотлон $10,000 гэхэл зүгээр гэж хэлдэг юм л да. Тэрнээс бага бахан бол $100 гэдэг нь бас эрсдлийг тэр болгон дааж чадахгүй. Бага хэмжээний эрсдлээр ингээд явцдаг учраас тэрэн дээр хүмүүсийн хувьд бол ингээд маш их стресстэй, маш тийм дарамттай байдал үүсдэг. Тэрнээс болоод мөнгө нь алдах юм тохиолдол байдаг учраас анхнаасаа одоо реал дансаар орж байгаа хүмүүсийн хувьд бол тэр зорилгоо зөв тодорхойлоод юун дээр яаж орох чинь гэдгээ маш нарын бодож энэ тоглоом биш гэдгээс анхаарах хэрэгтэй байна. Timing is everything. Introducing our new trader environment. Everything you need, exactly when you need it. AvaTrade. Trade with confidence. За данс нэгдэхдээ бол хувь нь өөрөө одоо данс нээж байгаа тохиолдол дээр виза картын үлдэгдлээ бол маш сан шалгаж явах хэрэгтэй. Жишээлбэл одоо $100 данс руу хийждэг те. Тэр $100 данс руу хийсэд дараачаас нь олон улсын банкны гуйлгын систем дээр янз бүрийн шимтгэл авах эсвэл банк сар болгоныхоо шимтгэлийг $100-аас татах гэдэг ч юм уу. Тэгээ тэрийг сайн банкнаас лавлж авчиж ингэж мөнгөө байршлах хэрэгтэй юм байж анхаарах хэрэгтэй зүйлүүд байна. Тэгээд өөрөө виза картаараа мөнгөө цэнэглэж байгаа тохиолдол төр болохоор одоо энгийн байдлаар тэр виза картны хүчинтэй хугацаа тий хизээ дуусах чинь гэдгүүдээс анхаарад өнөө маргааш дуусах байгаа виза картаар цэнэглэх юм бол буцаага мөнгө таталт хийгдэх чинь магадгүй асуудал үүсдэг учраас тэрийг бас анхаарах хэрэгтэй. Өөрөөр бол янз бүрийн тийм хүндрэл бол байхгүй л тийм. За мөнгийг батах гэж байгаа ойлголтноор болохоор одоо хамгийн ихний тохиолдол юу вэ гэхээр жишээлбэл тэр тухайн хэрэглэгч маань $500-оор мөнгө цэнэглэсэн байлаа гэж бодоход за буцаад одоо $1000 татъя гэж бодъё л да тийм. Эхний хүсэлтээ болохоор $500 виза карт руу гэж хүслээ олоод хоёр дахь хүсэлтээ болохоор өөрийнхөө банкны хаяг руу гэж ингэж авдаг юм гэж. За хугацааны хувьд бол ажлын 3-5 хоногийн дотор бол виза карт руу ч өөр чинь банкны данс руу мөнгө ч орчдөг байж байгаа. Зарим хүмүүсүүд асуудаг л та одоо би $500-оор $500-оор депозитод цэнгэлсэн юм чинь $500 дээш татвал яад юм болдго юм уу? Ер нь олон удаа татвал болдго юм уу гэх асуулт байдаг байхгүй. Тэгээ мөнгө таталтын хувьд бол ямар нэгэн хязгаар бол байхгүй. Дээш хэд л бол хэдийг татч болно. Заавал
$500 эхэлсэн гэдэг ганц $500 татаад авахгүй өршөөх дээшээ ингэж олон байдлаар татах юм боломжтой байдаг. Мөнгө татах. Хэрвээ та $300 дансаа нээсэн гэж үзье. Та арилжаа хийгээд $900 болгожээ. Танд $500 хэрэг гарлаа гэж бодъё. Тэгвэл та My Account гэж ороод зүүн талд Withdraw гэсэн цэсэн дээр дарна. Application гарч ирнэ. Application бөглөнө. Бөглөхдөө $500-ыг дээрх жишээгээр датсан гэж бөглө. Анх цэнгэлсэн $300-ыг Visa карт руу, үлдсэн $200-ыг банкнд хийнэ гэж хүсэлт явуулна. Application бөглөж дуусаад принтлж гаргаж ирээд гарын үсгээ зүүн доод буланд зурж буцаагаад сканердад аплод хийнэ. Дэлхийн санхүүгийн зах дээр AvaTrade-тэй цуг хөл тавьснаар та дэлхийн Монголын ханас AvaTrade-ыг ашиглаж 7 хоногийн 5 өдөр 24 цагийн турш алт, нефт, валют, хувьцаа, бараа таврын арилжааг өөрийн сүүлийн үеийн ухаалаг утас, ноутбук, компьютер ашиглан арилжаанд оролцсон ханшийн зүрхнээс ашиг олоорой. Дээр нь таны дансанд нээсэн мөнгөн нүгээс хамаарч $10,000 хүртэлх бодит мөнгөн бонус олох болно. Яг одоо бидэнтэй холбоо. Таны найдвартай худалдааны түнш AvaTrade. Арилжаанд оролцох програмын танилцуулга. Энэ нь интернетээр дамжуулан хэрэглэгчдийг зах зээлтэй холбох хэрэгсэл бөгөөд энэхүү хэрэгслийг үйлдвэрлэгч, дамжуулагч гэж маш олон бие даасан олон улсын байгууллагууд байдаг байна. Тиймээс тэрхүү платформ нь гаргагч байгууллагуудаас хамаарч өөрөөр байх төдийгүй интернетээр холбогдох аргачлалаас хамаарч харилцан адилгүй байна. Ихэнх платформуд нь оролцогчид өөрийн компьютер дээр татан авч суулгадаг бие даасан тусдаа програм байдаг бол зарим дамжуулагчдын платформ нь зөвхөн өөрийн байгууллагын вебсайт дотроо байрлаж ажилладаг. За арилжаанд оролцохдоо мэдээж real данс юм уу, demo дансар гэдэг ийм туршилтын данс юм уу, бод данс гэсэн хоёр төрлийн хөлбөр байж байгаа шүү дээ. Программын хувьд бол бас ялгаа авахгүй байж байгаа. Ерөнхийдөө бол туршилтын дансны ялгаа нь бол бид нар урд урдын дугаарууд дээр хэлсэн мөнгө нь хиймэл бусад бүх юмнууд нь бодиттой ингэж үргэлжлээ явждаг юм ч. За AvaTrade компани хувьд гэх юм бол нийтдээ 8 төрлийн програм платформоор бол явагддаг. Ерөнхийдөө хүмүүсийн төвөмөл ашигладаг бол 2 төрлийн програмаар ер нь явдаг л та. Нийтдээ 8 төрлийн програм байж байгаа. Тэгэхээр энэ програмууд гэх юм бол ашиглах зааврууд нь бол одоо нөгөө бидний сайн мэддэг ийм дүрсэн хиллэг гэж байдаг шүү дээ, тэ. Жишээлбэл принтерийн зураг мураг, шовны зураг байд яад ингээд ийм командуудын төсөд нэм дүрсэн хиллэгээр байж байгаа учраас програмтай ажиллахад бол бас тийм хүндрэл баг гарахгүй байх ч юм л. Ер нь бол Word, Excel эдгээр дээр яаж ажилладаг ч гээ адилхан ингээд програмтайгаа ажиллаж болно гэсэн үг тийм. Програмын одоо ялгаатай байдал байж байна л та. За ихэнх брокеруудын хувьд аваад үзэх юм бол MetaTrader 4 гэдэг програмыг бол ашиглаж идэг. За энэ програмыг бол дэлхийн одоо 100 гаруй 1000 гаруй брокер байлаа гэхэд бараг 80% нь бол MetaTrader 4 гэдэг програмыг ашиглаж идэг. За бусд нь болохоор өөр өөрийн одоо юу гэдгийг арилжаанд нийцсэн програмуудыг бол ашиглаж идэг бол Ava бол өөрсдийн онцлогтой програмыг бол ашиглаж идэг. За энэ програмын хувьд бол метагаасаа юу ялгаатай хурцтай захиалга гэж. Одоо жишээ нь зах зээлийн хувьд бол Forex-ийн зах зээлийн хувьд бол секунд тутамд бол хөдөлж идэг, хурцтай хөдөлдөг. Яг арилжааны идэвхтэй үед бол маш хурдан хөдөлдөг зах зээл үн ханш бол. Гэтэл яг энэ хурдыг дагаж хүмүүс арилжаа хийх илүү сонирхолтой тий хөдөлгөөнөө барих гэж. Мета дээр захиалга хийхэд нэг захиалга дарлаа бол 2-3 секунд болж иж захиалга орж ирдэг. Нэгсэндээ арилжааныг хийх хурд удаан байдаг мета бол. Харин AvaTrade-ийн програм аваад үзэх юм бол арилжааны хурд бол захиалга дарахад 1 секунд дотор орж идэг. Ийм арилжааны хийх хурдын хувьд бол бусдаас илүү өндөр байж чаддгаараа давуу талтай байж болж байна. За өөр бас нэг давуу тал нь юу гэхээр бүтээгдэхүүн дээр бол давуу талыг бол эзэмшиж байна. Юу гэхээр ихэнх брокеруудын хувьд аваад үзэх юм бол Forex-ийн брокер гэж үзэхээр дандаа валютууд л үүсдэг. За жишээ нь евро дээр доллар, евро доллар, фунт доллар гэдэг ч юм уу. Зөвхөн үндсэн 7 валютын хослуудын бүтээгдэхүүн байдаг бол Ava-гийн хувьд бол валютууд байж байна. Дээрэс нь бараа таварууд бол байж байна. За үүнд бол алт, нефт, мөнгө, юу гэдэг газрын тоос байж байна. За эрдэнэ шиш, кофе, цай гэдэг ч юм уу тий. Дэлхий дээр хамгийн идэвхтэй арилжаалагдаг бүх бараа таварууд бол арилжаалж гэж болж байна. За өөр арилжаалагддаг зүйл хэм бол индексүүд байж байна.
За Монголын одоо жишээ нь топ 20 индекс гэж байдагчлан улс олон өөр ингэсэн хөрөнгөний зах зээлийн индексүүд байж идэг. Тэгэхээр том улсуудын индекс дээр арилжаанд оролцох боломжийг бас олгож өгдөг. За дараагийн бүтээгдэхүүн хувьцаа байж идэг. Хувьцааны дундаа бол дандаа Америк болон Европын том компаниудын хувьцаан дээр одоо хөшүүрэг ашиглаж арилжаа хийх ийм боломжийг олгож өгдөг. Данс нээхэд анхаарах зүйл. Ирэл буюу бодит данс нээх. Үүнд интернет байгаа форексийн хурамчид дийлрүүдийн хэлбэрүүд юм. Хурамч брокерууд, хурамч дансны менежерүүд, хурамч сигналууд болон програм зарагчид мөн хурамч сурчлагаанууд байдгийг дахин сануулхад илүүдэхгүй байх. Та форексийн талбарт тоглолт хийж шилдэг лидер болох эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх эрсдэлгүй алхам бол Монгол дахь аль бисний төлөөлөгч брокер дилер компани болох Ava Trade. Дэлхийн санхүүгийн зах дээр AvaTrade-тэй цуг хөл тавьснаар та дэлхийн Монголын ханаас AvaTrade-ыг ашиглаж 7 хоногийн 5 өдөр 24 цагийн турш алт, нефт, валют, хувьцаа, бараа товарын арилжааг өөрийн сүүлийн үеийн ухаалаг утас, ноутбук, компьютер ашиглан арилжаанд оролцсон ханшийн зүрхнээс ашиг олоорой. Дээр нь таны дансанд нээсэн мөнгөн нүгээс хамаарч $10,000 хүртэлх бодит мөнгөн бонус олох болно. Яг одоо бидэнтэй холбоо. Таны найдвартай худалдааны түнш AvaTrade. Ерөнхийдөө бол Монголд AvaTrade бол орж ирснээс хойш даруй 7-8 жилийг бол үдчихв. Тэгэхээр энэ брокер маань өөрөө 2006 онд бол Ирландын Дублин хотод бол байгуулагдчихсэн ийм брокер юм байна. За одоогийн байдлаар бол AvaTrade гэдэг брокер маань эдний эргэлтийн хөрөнгөний сарын болохоор 150 тэрбум долларын одоо эргэлтийг арилжааны эргэлтийг бол хийж гэнэ гэдэг ч юм. Энэгээр нь аваад үзэх юм бол Аваг бол найдвартай гэж бол үзэж болж байгаа. Одоогийн байдлаас аваад үзвэл. За тэгвэл бусдаасаа ялгарх давуу тал нь юу юм бэ гэхээр за ихэнх брокеруудыг харахад бол ерөнхийдөө хоёр хэсэгт хуваагдаж авч үзэж байна л да. За нэг нь болохоор Америк загварыг, нөгөөх нь Европ загвар гэдэг ч юм. За Америк загварын брокерууд бол 2010 оноос хойш байдлууд бол өөрчлөгдөж эхэлсэн. За үүнд ямар өөрчлөлтүүд орсон бэ гэхээр ерөнхийдөө бол арилжаан дээр бол трейдерүүд бол шаардлагуудыг бол өөрчилж эхэлсэн. За жишээ нь одоо юу гэдгийг Forex дээр бидний ярьж байгаагаар бол өсөлтөөч тэр уналтаас ашиг хийж болж идэг. Тэгэнгүүт Америк төрлийн одоо юу гэдгийг хуулийн зах зээлийн брокерууд аваад үзэх юм. Би buy хийгээд эргээд sell хийхэд одоо уналтаас ашиг хийх захиалга хийхэд энийг зөвшөөрдөггүй буюу зөвхөн нэг чигийн хөдөлгөөнөөс ашиг хийх ёстой гэдэг зүйлүүд бол тавьж идэг. Тэгээд үзэхээр энэ нь бол арилжаачдад бол боломжийг хааж идэг буюу за энийг бол бид нар юу гэж зүрсэн арилжаа хийж ашиг олгох гэдэг ийм зүйлийг бол Америкийн брокерууд бол хоригдж идэг. За өөр юун дээр хоригддаг вэ гэхээр төрүүлж хийсэн арилжааг төрүүлж хаах ёстой гэдэг дүрмийг бол баримталдаг Америкийн брокер. Жишээ нь би одоо нэг захиалга бай хийчлээ хамгийн доод цэгээсэн тийм үү. За тэгвэл дараагийнх нь арилжааг бол арай дээд цэгээс нь хийчлээ. Гэхдээ миний доотлын бай байж би сүүлд хийсэн бай бол хааж одоо ашиг бага ашиг авч ийж ингэж явъя гэж бодоод хаах гэхээр үгүй. Эхэлж хийсэн захиалгыг эхэлж хаах хэрэгтэй гэдэг дүрмийг бол ярьдаг. Тэгэхээр юу гэдэг хамгийн доор хийсэн байг эхэлж хаачаад дараагийн байг нь хаах хэрэгтэй гэдэг ч юм. Иймэрхүү дүрм үйлчлээд байдаг. Харин Авагийн хувьд аваад үзэх юм бол Европ төвтэй учраас арилжааны дүрм нь бол ийм хатуу байдаггүй. За бид нар бол хугацааны дараалал хизээ хаанч хийсэн алийг хаах уу гэдэг бол хэрэглэгч өөрөө нэгт шийдэж байна. Хоёрдож болохоор зүрсэн арилжаа хийж болдог. За жишээ нь бай хийгээд сөрүүлээ сэл буюу за энийг бол бид нар юу гэж нэрлэдэг вэхээр хээжийг хийх ийм боломжийг бас аваагаар олгож өгдөг. Тэгвэл бусад брокер ч гэсэн хээж гэдэг юу бол байна л да. Европын төрлийн зөндөө брокерууд байна. Тэгвэл эднэрээс юугаар ялгаатай юм бэ гэж. За одоо энэ дээр юу гэдэг юм бэхээр маржин арилжаа гэж яриад байгаа шүү дээ Forex-ийг бид нар одоо жишээ нь одоо юу гэдэг бид нар алтан дээр захиалга хийлээ гэхэд бид нар хөшүүрэг ашиглаад за жишээ нь $20-30 захиалга хийлээ гэж бодъё л та бай хийлээ гэж бодъё. Тэгэнгүүт зүрсэн арилжаа буюу сел даръя л та. Одоо алин дээр нь ч хамаагүй. Тэгэнгүүт би бай дээр нь $30 бай дарсан болоод сел хийхэд адилхан $30 одоо үнэнд адилхан байх юм бол $30 сел дарна гэсэн. Ингээ нийт дүн $60 арилжаа хийлээ гэж үзэх нь шүү дээ. Бос брокер дээр бол ингэж тооцогддог байхад Ava дээр буюу бай дарчаад нөгөө талаас сел буюу унах захиалга дарахад энэ үн дээр маржин шаарддаг. Буюу захиалгын мөнгө 30-аар дарсан болоо сел дарахад 30-аар хിവэрэл гэдэг өөрчлөгдөв. Инхээр энэ Ava-гийн нэг давуу тал нь юу хэлэх гээд байна гэхээр
миний данс хоосрох гээд байж болно тийм үү? Алдагдaltaа яваад энийг хамгаалахын тулд одоо юу гэдэг арилж байгаа төгжих шаардлагатай болоход шууд хийж болдог гэсэн. Энэ дээр мөнгөнд үнэ шаарддаг учраас бусад брокерууд шаарддаг учраас данс хоосрох гэж байгаа нөхцөлд бол аврах одоо боломж бол маш бага байдаг. Авгийн үндсэн том шалтгаан энэ байж. Дэлхийн санхүүгийн зах дээр AvaTrade-тэй цуг хөл тавьснаар та дэлхийн Монголын ханас AvaTrade-ыг ашиглаж 7 хоногийн 5 өдөр 24 цагийн турш алт, нефт, валют, хувьцаа, бараа товарын арилжааг өөрийн сүүлийн үеийн ухаалаг утас, ноутбук, компьютер ашиглан арилжаанд оролцсон ханшийн зурагнаас ашиг олоорой. Дээр нь таны дансанд нээсэн мөнгөн нүгээс хамаарч $10,000 хүртэлх бодит мөнгөн бонус олох болно. Яг одоо бидэнтэй холбоо. Таны найдвартай худалдааны түнш AvaTrade. За ерөнхийдөө бол AvaTrade төлөвлөж байгаа газар бол ашигын төлөө бос гэдэг ийм үйл ажиллагаа өгдөг байхгүй. Тэгээ одоо энэ чинь бол 7 хоногийн өмнө сургалт гэдэг ингэж байгаа яг хоо төлбөрийн урамж гэдэг 10,000 төгрөг мөрөх юм тийм байж. Тэрнээс гадна энд явагдаж байгаа танхимуудыг үнэхээр та одоо төлөв үзэж байгаа та том трейдер бас хүмүүст өөрсдөө мэдлэг ингээ хүргье гэж байгаа бол өөрөө ингээ тодорхой хэмжээний тэр сургалт нэрээ зардал тавиад тий сарын хэдэн доллар хэдэн үнэтэй ингээ манай танхимаас ашиглах боломжтой байж. Аваа төлөвлөж байгаа газар трейдерүүдийг бас дэмжиж тий тэр хүмүүс бос хүмүүст мэдлэг олохдоо яаж болох юм тэрийг бас дэмжсэн юм үйлчлээ гэдэг. Энэ явж байгаа сургалтын материалуудыг өгөх юм бол AvaTrade гэж үйл ажиллагаанууд бол энд зөвхөн компани танилцуулах гэдэг явагдах болохоос биш. Сургалтын систем нь бол трейдерүүдийн өөрсдийн систем байхгүй. Тэгээ одоо жишээлбэл би өөрөө бас энэ ч бас багшилдаг тийм. Энд одоо жишээлбэл би өөрийнхөө сургалтын материалуудыг AvaTrade-с биш би өөрийнхөө одоо олон жилийн туршлагаас ингэж заагддаг юм байж байгаа л та. Тэгээ сургалтын хувьд зөвхөн нэг их сурвал зааж байгаа юм шиг нэг ном байгаа. За энэ номыг уншиж чэйжлэгдэг юм. Эсвэл англи энэ 100%-ийг чэйжлүүлж англитай олцдог энэ тийм сурвал биш байхгүй. Ингээд тийм ондоо байдал дээр бид нар өөрсдөө ингээд тэр хүн бас компьютераар суучаад тий өөрөө биеэд байгаа бас нэг $5-10 ингээ олоо сурчдаг тогтмол тий энийг яаж чиглүүлэх гэдэг дээр л суралт гэдэг юм. Зуны аз жаргалтай зугаатай өдрүүдийг ямарлын эсрэг эдийн засгийн эрх чөлөөтэй өнгөрөх боломж бидэнд байна. Та өөртөө итгэлтэй байж нэг л алхам хий. Энэ бол мэдээж Forex. Танд амжилт хүсье. Үн төрлөختөн үүснээс хойш өнөөгийн ухаан түмэн болсон хурцтай хөгжлийн гол тулгуур бол харилцаа холбоо, худалдаа, тохиролцоо юм. Улс үндэстэн хийсэн бүтээсэн нээлт, бараа таваараа солилцох худалдагатай, торгоны замын тэмээ зугаанаас эхлэн олон үе шатыг дамжсны эцэст өнөөгийн хамгийн хөгжингүү хэлбэр болох биржийн системийг гаргаж иржээ. Өнөөдрийн байдлаар дэлхийд дээрх хамгийн том санхүүгийн зах зээл болох Foreign Exchange буюу валютын биржилд өдөрт дунджаар 4-өөс 4.5 триллион доллар эргэлдэж байдаг бөгөөд энэ хэмжээ нь жилдээ 5-8%-аар өссөөр байна. Монголчууд бид дэлхийд дээрх анхны үнэт валют болох Чингис хааны алтан гэрэг бий болгосон түүхтэй. Тэгвэл бид өнөөдөр дэлхийн санхүүгийн хөгжилтөд хэд зэрэгцэж байна вэ? Хэрхэн зэрэгцэх вэ? Хүн бүрийг асар их боломж бүргэлж тойрч байдаг. Гагцхүү түүнийг алдалгүй олж харах нь чухал юм. Энэ бол үл хямрах санхүүгийн үүсвэр. Энэ бол амьдралын ухаан. Энэ бол маш том боломж. Big chance.